Зам галактикийн хаа нэгтэй хүмүүс болон нихарчуудын хөлгийн удирдлага алдагдаж үл мэдэгдэх харанхуй зүйл рүү унасан. Тэр зүйл аврах хөлгийг өөрлөгөө татсаар байлаа. Энэ зүйл өдний нүх эсвэл ямар нэг орон зай жилжих хаалга эсхийг хэн ч үл мэднэ. Гэтэл харанхуйн дундаас асар том байгууламж нүүгэлдэн харагдав. Хэдийгээр хүмүүсийн хөлөг аврах том хэмжээтэй хэдий ч энэ хөлгийн дэргэд өчүүхэн жижиг ажээ. Удалгүй түүний гол хэсгээс хурц гэрэл цаацарч иглэв. Хөлөг ямар ч жолоодлогогүй бөгөөд гэрлийн зүг аажмаар ойртсоор яах учраа олохгүй байсан хүмүүс болон нихарчууд хөлгийг асаах гэж оролдсон боловч бүх удирдлага ажиллагаагүй болжээ. Хөлгийн хамгаалтын систем болон зэвсгүүдийг идэвхжүүлэх гэсэн боловч мөн л ажилласангүй. Бүх электрон төхөөрөмжүүдийг өөр газраас удирж байгаа бололтой. Ингээд хөлөг нэг газар зогссны дараа хаалга аажмаар нээгдэв. Хүмүүс болон нихарчууд нэгэнд зүхтах газаргүй болсон учраас гадагш харцгаалаа. Биднийг энд авч ирсэн зүйл юу ч байсан гэлээ маш өндөр технологитой, оюун ухаантай зүйл гэдэг нь эргэлзээгүй. Хүмүүс цаашид юу тохиолдохоос айж байлаа. Хачирхалтай нь ямар ч амьтныг эсвэл харийнхныг олж харсангүй. Хэсэг хугацааны дараа тэдний дээрээс дахин хурц гэрэл гэлбэж юу ч харагдахаа болов. Трейсер хөлөг сансрын удмын хаа нэгтэйгээс гарч ирлээ. Хүмүүс болон нихарчууд ухаан алдсан байсан бөгөөд аажмаар сэрцгийж эхлэв. Нихарчууд төрүүлж сэрсэн байсан ба одоо бүх зүйл хэвийн санаа зовох зүйлгүй болсон гэж хэллээ. Хүмүүс яг хаана байсан тэр газартаа буцаж иржээ. Гэхдээ хизээ яаж энд ирснийг хэн ч ойлгосонгүй. Юу тохиолдсныг бие биенээсээ асуухад хурц гэрэлд орсноос хойш юу болсныг санаж байгаа хүн байсангүй. Нихарчууд ч гэсэн сэрх хүртлээ юу болсныг мэдэхгүй байлаа. Тэр зүйл юу байсан ч биднийг зүгээр ингээд явуулчих нь гэдэгт итгэхгүй байлаа. Байдал хэтэрхий учир битүүлэг байсан учраас тэд өөрсдийн хөлөг болон хүн тус бүрийг наривчилсан шинжилгээнд оруулж ой санамжийг нь дахин шалгаж үзсэн ч гэрэлд орсноос хойш бүх мэдээлэл устгагдсан байв. Хөлгийн хөдөлгүүр болон бусад бүх зүйлс хэвэн ажиллаж байлаа. Энэ бүхэн нэг л с сэжигтэй санагдж байсан учраас тэд цаашд яахаа ярилцаж шийдэхэр болов. Тэд хинч байсан хэрэг биднийг нууцаар ажиглаж эсвэл бидний тархинд ямар нэг зүйл суулгасан байж магадгүй. Тиймээс нихарчууд хөлөг тохиолдсон бүх гадны нөлөөлөл, татах хүч, хөдөлгүүрийн ажиллагаа гэд бүх зүйлийг дахин сайдар шалгасан боловч ямар ч сэжүүр илэрсэнгүй. Нихарчууд цаг хугацаагаар аялах аргыг үнэхээр сайн нууцлсан. Тэр аргыг зөвхөн 3 нихар мэдэх бөгөөд орон зай хаалгыг нээхийн тулд юу хийх ёстойг, мөн ямар цаг хугацаанд шилжих аргыг ой санамжнаас артсан бөгөөд яг хэрхэн ажилуулах кодыг зөвхөн тэдний генийн доторх маш нарийн сүлжээсний дотор нууцлсан ажээ. Тэд хэдийн өндөр хөгжилтэй байсан ч хүмүүсийн болон нихарчуудын бие болон ой санамжнаас үүнийг олж авсан байх боломжгүй. Нихарчууд өөрсдийг нууцаар дагаж байж болох, эсвэл хөлгийн ардарт баригдахгүй байж болох бүхэл боломжуудыг шалгаж үзсэн ч бүх зүйл хэвэн байжээ. Аюулгүй байдлын үднээс хэсэг хугацаанд хөлөг ямар ч зүйл хийсэнгүй, ажиглалтаа үргэлжлүүлсэн хэвээр. Сүүлдээ ямар ч сэжигтэй зүйл илрээгүй болохоор хөлөг бидний мэдэхгүй ямар нэг соёл иргэншлийн бүтээсэн сансрын дамжин өнгөрөх хэсэг байж магадгүй. Эсвэл ирээдүйд бидний өөрсдийн бүтээсэн цаг хугацааны бас нэг хаалгыг санамсаргүй олсон ч байж магадгүй гэж таамаглаж эхэлжээ. Гэвч цаг алдах тусам бидэнд ашиггүй байлаа. Боломжит бүх хөлбөрүүдийг шалгаж үзсэний дараа аюултай зүйл илрээгүй учраас тэд ажлаа үргэлжлүүлэхээр шийджээ. Нихарчуудын соёл иргэншлийг аврахад шаардлагатай энергийг цуглуулж авахд хэдхэн жилийн л хугацаа үлдсэн. Тиймээс тэд ажилдаа буцаж орцгоолоо. Ингээд хөлөг хагас гэрлийн жилийн асад орших нэгэн одны зүг хөдөлгүүрээ асаан бүх хүчээрээ дүүлэн одлоо. 18 жилийн дараа Тарус гариг хүн ам 2,600,000, нихарчууд 908. 142 жилийн туршид сансрын удамд аялсан хөлөг буцан ирж Тарус гаригийнхан баяр хөөр болж тэднийг угтлаа. Гариг дээр хүн ам өсөж өөрсдийн технологич нэлээд сайжруулжээ. Антиматерийг ашиглаж гайхалтай хүчрхэг хөдөлгүүрийг зохион бүтээсэн төдийгүй
ойр орчмын гаригуудад богино хугацаанд хүрч чаддаг болсон байна. Хүмүүс дэлхийн гаригийг орхиж гарснаас хойш 109,500 жил өнгөрч хүн төрөлхтөн шинэ гариг дээр өөрийн гэсэн амьдралыг нэгэнд бий болгож чаджээ. Орчлон ертөнцийн ганцаараа биш гэдгийг мэдснээс хойш хүмүүсийн амьд үлдэх, өөрийн төрөл зүйлээ аварч үлдэх гэсэн хүсэл тэмүүлэл нь урд өмнөхөөсөө ч илүү хүчтэй болсон. Мэдээж бид энэ хүртэл тоотомшгүй олон саад бэрхшээлийг давж дэсвэр төвчээрийн хязгаарт хүрч байсан удаа цөөнгүй. Гэхдээ л хүмүүс чадсан. Итгэл найдвар хизээч мөгтөггүй гэдгийг бид баталж чадсан билээ. Энэ бүх зүйлсийг хийхэд нихарчууд бидэнд ямар их тус болсныг мартаж болохгүй. Хүн төрөлхтөн аврагдаж амьдралыг дахин эхлүүлж чадлаа. Харин одоо нихарчуудад бид туслах өртөө. Нихарчуудын төлөвлөгөө ийм байв. Бидний цуглуулсан энергийн тусламжтайгаар цаг хугацаагаараа илж тэдний гариг руу варгачууд довтлохоос 200 жилийн өмнө очих бөгөөд бүх нихарчуудыг алс хол орших өөр гариг руу нүүлгэн шилжүүлж, харин үлдсэн нихарчууд нь харийнхны эсрэг бүх хүчээрээ тэмцэхээр үлдэх юм. Хэдийгээр варгачуудыг дийлэх боломж багч гэсэн нихарчуудын өдийг хүртэл бүтээсэн шин зэвсгүүд тус болж магадгүй. Хэрв варгачуудыг ямар ч үнээр хамаагүй зогсоохгүй бол тэд цаашид бүхэл соёл иргэншлүүдийг устгах нь цаг хугацааны асуудал. Гэхдээ тэднийг бүрэн устгах маш хэцүү. Учир нь тэдний оюун ухааны гол тарих нь ганц газарт оршдоггүй. Шаардлагатай тохиолдолд өөрсдийн тусгай сүлжээгээр маш хурдан өөр газар руу эсвэл маш олон газарт хуваагдаж чаддаг. Тиймээс ч нихарчуудын гариг руу дайрах үед тэдний хэд хэдэн гол хөлгийг нь сүнөөсөн ч бүрэн устгаж чадаагүй. Гэвч тэднийг устгаж болох ямар нэг арга заавал байх ёстой. Түүнийг нь бид олжхвол өөрийн гаригаа хамгаалахаас гадна тэднийг ч гэсэн устгах ёстой гэж бодож байгаа ажээ. Аян замд гарахын өмнө хэсэг хугацаанд хөлгийн болон багийн гишүүдийн бэлтгэлд зориулав. Цаг хугацаа харавсан сум шиг өнгөрч 2 жилийн дараа сайтар бэлтгэгдсэн 8,000 хүн болон 900 нихар сансарт хөөрөхөд бэлэн болов. Энэ бол хүн төрөлхтний хувьд, нихарчуудын хувьд бүр бусад соёл иргэншлүүдийн ирээдүйг өөрчилж болох чухал мөч билээ. Энэ аялалд явсан хүмүүс буцаж ирнэ гэсэн баталгаа байсангүй. Бүх зүйл амжилттай болсон ч маш их хугацаа өнгөрөх учраас хөлөг дээрх хүмүүс гэр бүлийнхэнтэйгээ уулзах боломж том баг. Хэдийгээр тийм боломж байсан ч цаг хугацаагаар аялах нь хэтэрхийх энерги зарцуулагддаг учраас энэ аялал эдгээр хүмүүсийн хувьд сүүлчийнх байх болно. Цаг нь болжээ. Шинэ ирээдүй, шинэ амьдралын төлөө нэгэн хөлөг гэрэл татуулан агаар мандлаас тасран одлоо. Сансарт гармагцаа трейсер хөлөгт дамжин хүрв. Таарус гаригаас 1 сая км-ийн зайд хүрсний дараа хөлөг зогслоо. Хөлгийн ахмад буюу бүх ажлыг удирдах нихараас дээж авсны дараа түүн дотроос нууцсан кодыг гаргаж авах ёстой. Бүх зүйлийг маш сайн төлөвлөсөн учраас алдаа гаргасангүй. Хүн төрөлхтнийг аврах хамгийн чухал кодыг амжилттай гаргаж авсны дараа хөлгийн тооцоолуурт хуулав. Энэ тооцоолуурт цаг хугацааны хаалгыг хэрхэн үүсгэх кодыг ч мөн хуулж авчээ. Нихарчуудын хувьд энэ бүхэн маш сэтгэл тоглуулсан мөч байлаа. Тэд өөрийн гаригаа хайртай дотны хүмүүсээ дахин харна гэхээс сэтгэл нь улам ихээр догтлоно. Харин хүмүүсийн хувьд цаг хугацаагаар аялах нь анхны бөгөөд мартагдашгүй мөч. Хүмүүс хэдэн 10 жилийн туршид зөвхөн энэ мөчийг харахын тулд хэдэн тэрбум километрийг туулж оддын хооронд хэрэн хийссэн билээ. Энэ мөчөөс хойш хүмүүс зөвхөн галактикийн биш, ертөнцөөр аялагчид болох юм. Цаг хугацааны хаалгыг 1 цаг болжээ. Ахмад дохио өгсөний дараа хөлөг тэрчгтэй жижигнж аврах том энергийн хөтөлбөрүүдийн нүргэлэхтүү сонсогдож гэрэл цацрагууд бүгд нэгэн цэгт төвлөрөв. Цаг хугацааны хаалга энэ цэгт нэгдэх ёстой ажээ. Бүх зүйл бэлэн болсны дараа удирдлагын өрөөнөөс хөлгийн ахмад бүх хүмүүст хандаж бид зорилгодоо хүрлээ. Одоо гэртээ харьцгаая гэж хэлсний дараа гэрэл татуулсан хаалга нэгдэж хөлөг нүдэрмэх зур харван орлоо. Харанхуйн дундаас гэрэл ялбаж хөлөг цэнхэрдэн харагдах гаригийн ойролцоо гарч иржээ.
Хүмүүс бүх зүйл амжилттай болсонд баярлж, бие биедээ баяр хүргэцгээж байлаа. Гэвч томоодлгүй байдал буруугаар эргэснийг ойлгов. Өмнө нь Нихарчуудын хотууд сансраас тод гэрэлтэж харагддаг байсан. Гэтэл энэ гаригт ямар ч гэрэл алга, ямар ч радио долгион илэрсэнгүй. Нихарчууд өөрсдөө ирсэн гэдгийг мэдэгдэж гариг руу дохиолгосон боловч хариу ирсэнгүй. Ямар нэг зүйл буруу болсныг ойлгож хэдэн хүнийг газар дээр буулгахаар жижиг хөлөг илгээлээ. Хэсэг хугацааны дараа хөлөг ахаар мандалд нэвтэрч тун удалгүй газартлаа. Гэвч энд нэгчнийхаар тэрж бүхэл амьд амтан байгаа шинж тэмдэг алга. Хоосон, харанхуй, эзэнгүй гариг. Нихарчууд юу буруу хийснээ ойлгосонгүй. Тэдний хөлгийн бүх заалтууд цаг хугацааны тохируулга бүгд зөв зааж байлаа. Тэд өөрсдийн гариг гайжуудээр биш, галактикийн мухар турших нэгэн эзэнгүй гариг руу цөлөгдөжээ. Өнгөрсөн хугацаанд варгачууд роданчуудаас гадна хэд хэдэн соёл иргэншлийг боолчилж бүхэл энерги болон мэдлэгийг нь булан авсан. Гэвч тэд эдгээр гаригууд хооронд аялахад маш их хугацаа алдаж байсан учраас Нихарчуудыг олвол бүх зүйл амархан болно гэдгийг ойлгож байлаа. Тэд цаг хугацаагаар аялах аргыг, өтний нүхийг бий болгох аргыг олохын тулд бүх хүчээ зориулсан. Тиймээс тэдэнд хамгийн хэрэгтэй байсан зүйл нь Нихарчууд. Хүмүүс болон Нихарчууд тэдэнд ямар ч баримт үлдээгээгүй. Бас маш сайн нууцлалын систем бүтээсэн учраас варгачууд биднийг олох ёсгүй байсан. Хэдэн мянган гэрлийн жилийн асад ирсэн Нихарчуудыг яаж олсныг хэн ч мэдсэнгүй. Гэхдээ тэд биднийг олоод ирж. Варгачууд бүх зүйлсийг маш нарийн төлөвлөсөн байжээ. Трейсер хөлгийг олзолсны дараа хүмүүсийн болон Нихарчуудын биеийг болон ой санамжуудыг шалгаж үзсэн ч юу ч олсонгүй. Тэдэнд код байгааг мэдж байсан ч хаан нуусныг нь олж чадаагүй ажээ. Тиймээс тэд хөлгийн ахмадын тархинд нэгэн мэдээллийг суулгасан. Дараа нь тэд болсон бүх явдлыг хүмүүсийн ой санамжнаас арчиж анх хаан байсан яг тэр газарт нь хаваачсан байлаа. Тэгэд хүмүүсийн цаг хугацааны хаалгыг нээхэд бэлэн болох үед ахмадын тархинд суулгасан програм ажилласнаар бүх мэдээллийг варгачууд руу тэр даруй илгээжээ. Харин варгачууд ямар ч илрүүлэгт хөрөмжөнд харагдахгүй болдог технологиг аль хэдийн эзэмшсэн байв. Тэд трейсер хөлгийг дагаж байсан бөгөөд тар ус гаригаас холгүйхэн хүлээж байжээ. Хүмүүс эхэндээ хаан ямар цаг хугацаанд ирснээ огт мэдсэнгүй. Учир нь хөлгийн бүх тооцоолоор алдаа заасан бөгөөд энэ бүхэн варгачуудын хийсэн зүйл үү? Эсвэл цаг хугацааны гажуудлаас шалтгаалсан эсхийг мэдэж чадсангүй. Үнэндээ хүмүүс өөрсдийн тооцоосноос санаанд оромгүй хол газар иржээ. Тэд тар ус гаригаас 38 мянган гэрлийн жилийн алсад ямар ч амьдралгүй хоосон хөндий гариг руу цөлөгдснөөс гадна хамгийн гол нь цаг хугацааны хувьд Нихарчуудыг үүсгэхээс ч өмнө бүр 5 тэрбум жилийн өмнө ирсэн байлаа. Энэ бүхэн хэрхэн болж өнгөрсөн нь тун ойлгомжтой байв. Хөлгийн ахмад үнэндээ жинхэнэ Нихар байсангүй. Варгачууд хүмүүсийг олзсны дараа хөлгийн ахмадыг алж харин оронд нь түүнийг ховлж дахин бүтээжээ. Тиймээс бүх нууцыг мэдж авсны дараа ахмад хөлгийн тооцоололт тусгай програм суулгаж он цагийн тохиргоог нууцаар өөрчилжээ. Энэ бүх үйлдэлийг зөвхөн ахмад хийх ёстой. Хөлгийн хамгийн чухал хүн варгачуудын илгээсэн тагнуул байсныг үнэхээр хинж хатарсангүй. Цаг хугацааны төөрөгдөлд орж бүх зүйлээ алдснаа ойлгосон Нихарчуудад ямар хүнд санагдсныг төсөөлөхөд хэцүү. Өнгөрсөн хугацаанд зорилгынхаа төлөө хэдэн мянган жил тэмцэж асар их хүч хөдөлмөр зарцуулсан ч бүх зүйл ганцхан хормын дотор салхинд хийсэх мэт замхран үгүй болов. Тэдэнд одоо итгэл найдвар гэх зүйл үлдсэнгүй. Цаашид юу хийхээ үнэхээр мэдэхгүй болжээ. Хүмүүс ч гэсэн ийм зүйл тохиолдсонд итгэж чадахгүй л байлаа. Ганцхан одоо варгачууд юу хийх бол гэсэн айдас л тэднийг эзэмдэнэ. Варгачууд өөрсдөд хамгийн хэрэгтэй байсан зүйлийг олж авсан учраас одоо бүх зүйл илүү амархан болсон. Учир нь тэдний хувьд илүү өндөр технологитой, бас маш олоолаа учраас хүмүүсийн хэдэн 10 жил арай хийж цуглуулж чадсан энергийг тэд маш богино хугацаанд цуглуулж чадна. Тиймээс тэд одоо цаг хугацаагаар чөлөөтэй аялах боломжтой болжээ. Варгачуудад сул тал гэж байсангүй. Тэднийг бүх ертөнцийг өөрийн болгоход саад болж чадах зүйл үгүй ажээ. Варгачуудын юу хийхэр төлөвлөсөн нь үнэхээр аимшигтай.
Тэдний хамгийн ихэнд хийх зүйл бол таарус гариг дээрх амьдралыг устгах. Үнэн дээр тэдний хувьд Нихарчуудаас бас хүмүүсээс авах зүйл байхгүй болжээ. Варгачуудын хувьд таарус гариг зүгээр л нэг дамжин өнгөрөх гариг болох болно. Тиймээс одоо таарус гаригийг тэнд үлдсэн хүмүүсийг Нихарчуудын гариг шиг хувь заяа хүлээж байлаа. Мянган жилийн турш шинэ гаригийг олж өөрсдийн амьдралаа эхлүүлж байна гэж хүмүүс үргэлж хүсэн мөрөөдөж ирсэн. Бид хэний ч санаанд оронгүй хол аялж, совд мэд үзэсгэлэнтэй гаригийг олж шинэ амьдралыг эхлүүлсэн. Харин одоо бол хүн төрлөختөн тэсэж үлдэж чадхаа шийдэх шийдвэрлэх цаг иржээ. Харамсалтай нь бидэнд өөрсдийгөө хамгаалах хангалттай хүч чадал байсангүй. Таарус гариг 345 он, хүн ам 2,593,000, Нихарчууд 8. Таарус гаригийн агаар мандал руу аврах том хөлгүүд ойртон ирлээ. Харийн төрөмгийлэгчдийн эсрэг хүн төрлөختний сүүлчийн дайн. Хүмүүс өөрсдөд байгаа бүхэл хүчээрээ тэдэн рүү дайрч иглэв. Reaper Squadron, thanks for joining us. What's your sit rep? In position, holding now. Understood. Stand by for further orders. All flanks. Энэ дайнд хүмүүс ялах боломж бараг байсангүй. Варгачуудын хэд хэдэн хөлгүүдийг устгасан ч үндсэн гол хөлгүүдэд хохирол учруулж чадсангүй. Дайснуудад өрөвдөх сэтгэл гэж байхгүй. Тэд амьд бүхнийг устгаж таарус гаригийг дахин амьдрал үүсгэх боломжгүй болтол нь суурилжээ. Варгачууд таарус гаригийг сүннөсний дараа харанхуйд шингэн алга боллоо. Тэдний хаашаа явж юу хийх гэж байгааг хэн ч үл мэднэ. Хүмүүс бид сансрын удмыг эзэмшиж, гайхалтай технологиг бүтээж, химэл оюун ухааныг бий болгосон. Гэхдээ бидний бүтээсэн зүйл биднийг үгүй хийсэн гэдэгт итгэж чадамгүй. Бид яагаад гэдэг асуултанд хариулахыг үргэлж хичээж ирсэн. Гэхдээ одоо энэ асуулт хязгааргүй удам сансар огторгын хаа нэгтэйгээс сонсогдох шиг. Хүн төрлөختний бүх түүх, итгэл найдвар энд хүрээд дуусжээ. Сүүн зам галактикийн алс мухарт үхмэл гариг дээр ирснээс хойш хэсэг хугацаа өнгөрчээ. Хүмүүс болон Нихарчуудад одоо ганц л зам үлдсэн. Хэдийгээр тэдний хувьд бүх зүйл дууссан байсан ч ингээд бууж өгч болохгүй. Цаашид үргэлжлүүлэн аялж, дахин цаг хугацаагаар аялахад шаардлагатай энергийг цуглуулахад дахиад 200 орчим жил шаардагдана. Учир нь сансрын нисэгт одод харьцангуй цөөн учраас тэд ихэнх цагаа од хооронд өнгөрөөх болно. Нөгөөтэйгүр болж өнгөрсөн бүх явдлуудыг сайдар бодж үзсний дараа варгачууд таарус гаригийг олсон байх магадлал өндөр байлаа. Тиймээс таарус гариг руу буцах нь хэтэрхий эрсдэлтэй байв. Нихарчуудын гариг руу очиж болох ч трейсер хөлгийг аль гариг руу ямар хугацаанд шилжих гэж байсныг варгачууд мэдсэн учраас мөн л маш эрсдэлтэй байлаа. Энэ бүх хүчин чармаалтын эцэст ямар ч үр дүнгүй болох вэ гэдгээс хүмүүс айж байсан. Үнэндээ варгачууд эрт орой хизээ нэгэн цагт хүмүүсийг ч Нихарчуудыг ч олохоос нааш зогсохгүй гэдгийг бүгд мэдэж байв.
Магадгүй тэд бидэнд хэрэгээр занга тавьсан биднийг эргэж ирнэ гэдгийг мэдээд хүлээж байж ч болох юм. Тиймээс аль ч сонголт аюулгүй биш гэдгийг хүмүүс ойлгожээ. Орчлон ертөнцид мөнх зүйл гэж үгүй. Цаг хугацааны аяст бүх зүйл хувьсан өөрчлөгддөг. Магадгүй бидний хугацаа дууссан ч юм билүү? Эсвэл бид хувьсан өөрчлөгдөж шин төрөл зүйл болох ёстой ч юм уу? Ингээд удаан хугацаанд хүмүүс нихарч удтай зөвлөлдсөний эцэст шал өөр шийдвэр гаргажээ. Тэд ямар ч үнээр хамаагүй хүн төрөлхтнийг авч үлдэхийн тулд бүх зүйлээ зориулахаар шийдсэн. Гэхдээ нихарчуудын гариг эсвэл таарус гаригийн аль нь руу ч буцахгүй. Тэд баргачуудын хизээж болохгүй бүр алс холын галактикийг зорж тэндээ шинэ амьдралыг эхлүүлэхээр шийджээ. Гэхдээ тийшээ ямар ч амьд хүн эсвэл ямар ч нихар явахгүй. Учир нь баргачууд бидний бидний олж илрүүлж чадахгүй юу суулгасан эсхийг бидний генийг яаж програмчилсныг мэдэх аргагүй байсан нь том асуудал байлаа. Хүмүүс 230 сая гэрлийн жилийн алсад орших нэгэн галактикийг сонгожээ. Тэр хүртэл явхад хэтэрхий урт хугацаа шаардагдах учраас ямар ч амьд бид ийм хугацааг давж гарч чадахгүй. Тиймээс бид маш өндөр хяналтын дор хүний генийн кодыг маш сайн нууцлж тусгай хэмэл оюун ухаанд хадгалсны дараа хөлгийг илгээх юм. Харин цаг нь болоход тохиромжтой гариг олсны дараа хэмэл оюун ухаан биднийг дахин бүтээх болно. Хөлгийн хүчин чадлаас хамааран биднийг 276 сая жилийн аялал хүлээж байсан учраас яарах зүйл байсангүй. Хүмүүс шинэ аялалд гарахын өмнө хэдэн жилийн турш сансрын удмаар хэсүүчилж үлдсэн цаг хугацаагаа аз жаргалтай бас үр дүнтэйгээр өнгөрөөхөөр шийджээ. Нэгэнд бүх насаа хөлөгт дуусгах нь тодорхой болсон тул өнгөрч буй хорон мөч болгоныг мэдрхийг хүсэж байлаа. Тиймээс тэд галактик даяар нисэж амьдралтай гаригуудыг хааж эхэлсэн. Хэдэн 10 жилийн турш одод хооронд ниссэн ч амьдрал үссэн гариг таарлцсангүй. Үүнд гайхах зүйл үнэндээ байсангүй. Цаг хугацааны төрөгдөлд орж 5 тэрбум жилийн өмнө ирсэн учраас галактикийн амьдралын ихэнх нь үүсэж чиглээгүй байлаа. Хүмүүс дэлхий ямар гариг байсан тухай сансрын аялал анх яаж эхэлсэн, үүсэл гаригт хүрэхийн тулд хүмүүс юуг тулсан, Йола гаригийн гайхалтай үзэсгэлэнт байдал, эцэст нь Тарус гариг дээр хэрхэн хүмүүс шинэ амьдралаа эхлүүлсэн талаар бүх түүх бичлэгүүдийг үзэж тэдний өв дээдэс энд хүрэхийн тулд ямар их зам туулсныг зүрх сэтгэлээрээ мэдэрч байлаа. Нихарчууд бидний үр удам гэдгийг тэд бас ямар их зүйлийг туулсныг эргэн санацгааж бидний амьд үлдэх зүүн совин ямар хүчтэйг ойлгож байлаа. Харин одоо энэ бүх төв химэл оюун ухааны хамгийн гүн хэсэгт сая жилийн турш дарагдан үлдэнэ. Хүмүүс урд өмнө хизээж хэний ч хийж байгаагүй урт удаан ас холын аялалд гарах цаг ойртсоор харин нихарчуудын хувьд үнэхээр хачирхалтай шийдвэр гаргасан байснаа хожим нь хэллээ. Тэд шинэ гариг руу өөрсдийнхөө генийн кодыг явуулахгүй байхаар шийджээ. Учир нь тэд одоо өөрсдийн гариг дээр байсан үеэсээ хэтэрхий өөрчлөгдсөн. Анхны хэлбэрээ алдсан учраас одоо бүх зүйлдээ эвлэрхээр шийдсэн ажээ. Нихарчууд хүмүүсийг зорьсон газартаа хүрч шинэ амьдралыг эхлүүлээсэ гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Хэрв тэгж чадвал хизээ нэгэн цагт бид дахин амьдрах болно гэдэгтээ итгэлтэй байна гэж хэлжээ. Яагаад тэднийг ийм шийдвэр гаргасныг ойлгохгүйч магадгүй тэдний зөвч байж болох юм. Нихарчууд бол бидний алсын удам. Тэд үргэлж бидний дотор орших болно. Тиймээс бид хизээ нэгэн цагт тэдэнтэй дахин учирч магадгүй. Хэдий гонигтайч тэдний хүслийг хүндэтгэхээс өөр аргагүй байв. 3 жилийн дараа хүмүүс болон нихарчууд бүгдээрээ салах ёс хийж унтуулах бүхээгт орцгоож эхэллээ. Энэ бүхээгт орсон хүн хизээж сэрэхгүй. Энэ бол эцсийн зогсоол. Зарим хүмүүс хөлөгт биш, газрын хөрсөнд үлдэхээр шийдсэн учраас холгойхон орших нэгэн гариг дээр нийлээдгүй хүмүүсийг үлдээжээ. Тэд үүнийг хийж байгаадаа огтхон ч харамссангүй. Харин жин үртэл хийж бүтээсэн болгоноороо бахархаж байсан юм. Нихарчууд хүмүүсээс төрөнд орохоор болов. Тэдний гайхалтай боловч зовлон зүдгүүртэй амьдрал энэ хүрээд дуусч байна. Хүмүүс тэдэнд баяртай гэж хэлэхэд нүдэнд нь хурсан нулимс алгуурхан урсан. Энэ мөчөөс хойш бид тэднийг дахин харахгүй. Тэдэнтэй салах ёс гүйцэтгэх цаг болжээ. Бид тэднээс маш их зүйлийг сурч мэдсэн. Бас маш их юмыг ойлгож авсан билээ. Хамгийн сүүлийн нихарыг үндсний дараа хүмүүс бүхээгт орцгов. Тэд нүдэ анж, гэр бүлийн эхнээ, цэнхэртэн харагдах Тарус гаригийг харж байна гэж зүүдэлнэ. Энэ зүүдийг
тэд ертөнцийн төгсгөл хүртэл үрд зүүдлэх болно. Хүн төрлөختний ирээдүйн төлөө дахин тэмцэхээр аврах хөлгийн хөдөлгөөрүүд аслаа. Тэртээ алс бараан үл харагдах үл мэдэх газрыг зорин трейсер хөлөг алгуурхан хөдлөв. Хөлөг дотор хизээч юм чимээгүй байгаагүй байх гэлтэй намгүм. Гялалзан гэлтгэн хавдтын дундор гэрэлт сум хөлөг хурдаа нэмсээр бараа тасарлаа. Хүн төрлөختний амьдрал бол аялал билээ. Трейсер хөлөг, хүн ам, тэг, хүрэх газар Пиале галактик. 2 хоногийн дараа хөлгийн хаалтууд нэгдэж 5 хөлөг нисэн гарч ирлээ. Энэ бол Няхарчуудын хүмүүст биелгэлсэн бэлэг. Эдгээр 5 хөлгүүд бол нөөц төлөвлөгөө буюу Сүүн зам галактикийн сүүлийн найдвар юм. Хөлгүүд тус бүрт хүний генийн бүрдлийг багтаасан маш нарийн код агуулгадж байгаа. Тэд зүг бүр тийш салан нисэх бөгөөд өөрсдийн гисэн ухаалаг системтэй. Тэдний гол зорилго нь тун гайхалтай. Хөлгүүд амьдрал оршин тогтнож болох үс гаргийг хайх бөгөөд хэрв ямар нэг амьд организм болох юм бол энэ кодыг тухайн биетийн гений маш чухал хэсэгт суулгаж хизээ нэгэн цагт зөвхөн хүн төрлөختөн амьдрахад тохиромжтой нөхцөл бүрдсэн тохиолдолд идэвчгээр тохируулсан ажээ. Энэ бол Няхарчууд болон хүмүүсийн хамтран бүтээсэн хамгийн сүүлийн бас хамгийн гайхалтай зүйлсийн нэг байлаа. Он жилүүд өнгөрсөөр 13,000 жилийн дараа зүг бүр тийш салан ниссэн 5 хөлөг амьдралтай гаргийг хайсан боловч харамсалтай нэг ч хөлөг зорьсон газраа олж чадсангүй. 3 хөлгийн төрш дуусч нэг хөлөг солиртой мөргөлснөөс болж сүйрчээ. Хамгийн сүүлийн хөлөг хэд хэдэн одны амьгаар явсны эцэст шинэхэн үүссэн нэгэн одны системд хурж ирэв. Хэдийгээр энэ одны системд амьдрал байхгүй ч амьдрал үүсэж болох бүсэд оршдог нэг гариг дээр хөлөг газардав. Учир нь хөлгийн төрш дуусч байсан учраас үүнээс цааш явах аргагүй болжээ. Энэ гариг хүчлэг агаартай, үргэлж анги цахилгаан цахилдаг, бас идэвхтэй галт уулнуудтай учраас маш халуун ажээ. Гэхдээ энэ гаригийн гадаргуу дээр өргөн удам далай үүсэж байлаа. Химэл оюухан байж болох бүх боломжуудыг тооцоолсны эцэст эцсийн найдвар зөвхөн энд гэдгийг ойлгов. Тэгээд Няхарчуудын зохиосон программыг суулгахаар шийджээ. Хөлөг энэ эрс дэр суур амьсгал, хор цацраг, хүчлэг орчинд тэсэж үлдэж чадах нэгэст организмыг бүтээв. Тэгээд энэ амьтны ген дотор хүмүүсийн генийн кодыг байршуулжээ. Хэдийгээр эдгээр амьтдын амьд үлдэх магадлал ердөө 6% байсан ч химэл оюухан өөрийн программын дагуу ажиллах үүрэгтэй. Ингээд бүх зүйлийг хийж дуусгасны дараа хөлгийн өөрийгөө унтраах систем ажиллаж эхэлжээ. Харин нэгэст бяцхан амьтад хөхрөн харагдах далайн гүн рүү аажмаар шингэн алга боллоо. Энэ гаригийг хизээ нэгэн өдөр дэлхий гэж нэрлэх болно. Орчлон ертөнцийн хувьд хүн төрлөختөн гэдэг тийм ч чухал хэсэг биш байж болох юм. Бид галыг эзэмшиж, сансарт нисэж, гайхалтай технологиг бүтээсэн ч хүний тарих үнэндээ тийм ч төгс зүйл биш байж магад. Хүмүүс бид үргэлж өөрсдийгөө онцгой төрөл ертөнцийн хамгийн чухал хэсэг гэж итгэсээр ирсэн. Гэхдээ хэрв тийм биш байвал яах вэ? Магадгүй хүчтэй намд үлдэж, хүчгүй мөхдөг ертөнцийн хуулийн зөв байх. Варгачуудыг бид бүтээсэн. Гэтэл тэд биднээс бүх талаараа илүү болсон. Нэгэнт биднээс илүү ухаалаг, хүчрхэг болсон тэдэнд бид ямар хэрэгтэй байх вэ? Магадгүй тэдний зөвч байж мэднэ. Бүх зүйл хувьсан өөрчлөгддөг. Хизээ нэгэн өдөр хүн төрлөختөн байсан эсхийг гэрчлэх зүйл юу ч үлдэхгүй. Гэхдээ бид бие биенээ хайрлаж, ирээдүйн зүг хамтдаа алхахдаа аз жаргалтай байсан гэдэг нь бидний хүрч чадах хамгийн том зүйл юм билүү? Хүн гэж ямар амьтан байсан юм бэ гэж хэн нэгэн асуувал тэд хүсэл мөрөөдөл, итгэл найдвар гэдэг агуу зүйлтэй байсан юм шүү гэж хэн нэгэн хариулах байх гэж найдаж байна. Өөрийн цаг хугацаа, хорон мөч бүрийг аз жаргалтайгаар өнгөрүүл. Учир нь тэр мөч дахин хизээч давтагддаггүй юм. Заадаг гэхээр бүтэн жил гарын хугацаанд та бүхэнд өөр гариг руу аялсан хэмээх зөгнөл зохиолоо хүргэсэн билээ. Миний хувьд маш их цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулж байж эдгээр дугааруудыг чин сэтгэлээ шингээж хийсэн юм шүү. Та бүхэнд таалагдсан гэж найдаж байна. Энэ дугаар хамгийн сүүлийн дугаар байх гэж бодож байна.
Гэхдээ магадгүй өөр сэдвээр, өөр зохиолоор та бүхэндээ шинэ бэлэг барих ч юм билүү. Манай сувгийг дэмждэг, ялангуяа энэ цувралд дуртай байсан бүх хүмүүст баярлалаа. Дараагийн контентуудаар уулзцгаая.